Монгол Улсын батлан хамгаалах яамнаас оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжүүлээд 10 дахь жилийнхээ нүрийг үзэж байна. Энэ жил оюутан цэрэг цэргийн мэргэжил олох сургалтын журам шинжлэгдэж 1, 2, 3 дугаар дамжааны оюутан суралцагч хамрагдах боломжтой болсноороо өмнөх онуудаас онцлогтой юм. Оюутан цэрэг хөтөлбөрт аймгийн хэмжээнд 150 оюутан бүртгэгдснээс эрүүл мэндийн үзлэг, бие бэлтрийн өв тэгш байдал, биеийн тамирын шалгалтыг өгч шалгуур үзүүлэлт хангасан 63 оюутан батламжаа гартаа авлаа. Сургалтыг цэргийн ерхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Цэргийн ерхий бэлтгэл шатны сургалт нь 96 цагийн хичээл орох бөгөөд 4-р сарын 5-ны өдрөөс 7 хоног бүрийн бэмб нэм гарагт 2 сарын туршид явуулна. Харин цэргийн мэргэжлийн бэлтгэлийг 6-р сарын 15-наас эхлэн 2 сарын хугацаанд явуулах юм а. Батлан хамгаалах яамнаас үндсэндээ оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлээд 10 дахь жилийнхээ нүрийг үзэж байна. За энэ хугацаанд одоо үндсэндээ хуучин 10 оюутнаас 1 оюутан л хамрагддаг байсан болвол засгийн газрын тогтоолын журмыг одоо шинжилээд 1, 2, 3 дугаар курсын оюутнууд хамрагддагаараа их онцлогтой давуу тал болж байна энэ жилийн үед. За өнөөдөр бол Дархуул аймагт оюутан цэрэг мэргэжил олох сургалтанд хамрагдах оюутнууд одоо сонгон шалгаруулалт хамрагдсан оюутнууд тэнцэн оюутнуудад ингэ батламжийг гардуулж байна. За ийм Монголиа цахим системээр бүртгэл явагдсан. Бүртгэлд бол Дархуул аймгийн хэмжээнд 150-аад оюутан бүртгэгдснээс одоо 2 шатны сонгон шалгаруулалт буюу эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтыг аваад тэнцэн оюутнуудад одоо 63 оюутан байгаа. Тэр 63 оюутнууд бол одоо өнөөдөр батламжаа гартаж авч байна. Оюутан цэрэг цэргийн мэргэжил олох сургалтад хамрагдсанаараа эх орноо батлан хамгаалах, эрх цэрэг болж бие бэлдэр сэтгэл зүйн хувьд өв тэгш хүмүүжлтэй болох боломж бүрдэж байгаа талаар оюутнууд ярьж байна. Батлан үрийн мөнгөн хөөдөг. Би хавдаан Булгансамаас шүтээс суралцж байгаа. 2022 онд төсөө орсон. Тэгээд одоо барилгын инженерээр 3 дахь дамжаанд сурдаг. Тэгээ оюутан цэрэгт бүртгүүлээд сонгон шалгуулалтанд ороод үзээд одоо явахаар болоод батламжаа гардан авсан байна. Энэ сургалтанд сууснараа тэгээд одоо төрийн албаа хаших, цэргийн албаа хаах, тэгээд бие бэлдээ сэтгэл санааны бэлтгэлтэй болох зэрэг маш олон давуу талуудтай гэж одоо бид нэр ярилцж байгаа. Монгол Улсын их сургуулийн оюутнуудын коллежуудын суралцагч нарыг одоо оюутан цэрэгт буюу эрчимжүүлсэн тийм сургалтын хөтөлбөрт хамруулж оюутан цэрэг болон цэргийн хөтөлбөрт хамруулж байгаад бол 2025 оноос эхлэн 2-3 дахь дамжааны оюутнуудыг хамруулах болсонд одоо маш их баяртай байна. Тэнцэж батламжаа гартаа авсан нийт оюутан залуустаа оюутан цэрэг цэргийн мэргэжил олох сургалтад идэвхтэй хамрагдаж цэргийн тангараа нэр төртөө өргөөрөө хэмээн хүсэн өрөөё.